Энэ өдрийн тухайн мөчийн цаг минутын мэндийг хүргье. Би байна. Та нартай ярилцах гад шууд яриад оруулна. Өнөөдөр 2025 оны 1 сарын 4-ний өдөр. Хагасаа өдөр. Тэгээд 24 оноод өгнөд жоохон ярьт юм гэж бодлоо. 24 онд би 25 хүрсэн. 25. 3 настай хүүхэд болсон. Бэмэр жаргалтайгаа. Ээж авах нь хэр гахалтай. Би энэ жил ээж болж байгаа болоо гэж бодсон. Эхний 1-2 жил ер нь бол ээж байгаагүй. Зүгээр асран амгаалагч юм шиг. Нэг зүйлэн хайлгаад зүгээр тэр хүнд яг юу хэрэгтэй аваа, тэр хүн юу авал амар баярлдаг вэ? Тэр хүн яг яавал зүгээр вэ гэж боддог гэсэн. Тэгээд зүгээр дуртай юм авч өгөөл байвал би хүүхдэд хайрлаад байна гэж бодсон. Тэгээд үгүйсэн. Одоо жоохон тунгааж бодож хүүгээ хайрладаг болсон юм маань би жоохон ээж болж байгаа болоо гэж бодож эхэлж байгаа. Тэгээд яг битээ хоёрын хувьд өөрчлөлт гэвэл өмнө нь болохоор би хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулдаг гэсэн болохоор өглөө оройтой л хүүхдэд анхаардаг тийм байсан. Одоо болохоор манай хүүхд манай ажлын ажлын цэцэрлэгт орсон. Улсын цэцэрлэгт орж байгаа. Тэгээд тэр хэмжээгээр би бас хариуцлагатай болж эхэлж байна. Өглөө оройт яг цаг магт нүгдэг. Хувийн цэцэрлэгт хатвал ерөөсөө тийм байгаагүй. Би хүссэн үедээ авчдаг гэсэн. Тэгээ хүссэн үедээ авч мавдаг. Оройтсон чамаагүй авчдаг. Одоо бол яг цагийн дагуу явж байгаа болохоор намайг бүр амар хариуцлагатай болгож байгаа. Тэгээд ямар ч тач манай хувийн цэцэрлэгээсээ усын цэцэрлэг рүү ороод тун баяртай байгаа. Миний хүүхдийн хувьд бол маш баяртай. Тэгээд эхлэнгүүд хүүхдтэй хэрхэн анхаарах вэ гэдгийг бас сурж ийн. Өглөө оройтой байнгын хамт байгаа. Тэгээд тэр хүнд илүү цагийг зарцуулж эхэлж байгаа. Тэгээд тэр маань бас өөрийгөө нээж эхэлж байгаа. Бид хоёр нь хамт биений нээж байгаа. Тэгээ ерөнхийдөө аль суралцж байна бид хоёр. Тэгээ ер нь миний хувьд 24 он бол би ерөнхийдөө ээж хэмжээний бохон болоод байна уу гэж бодсон. Ээж болж байгаа. Болж байна ч юм уу тэгэж бодож байна. Тэгээ одоо жишээ нь манай хүүхд 3 баг амт 4 төгс эхлээд ямар ингэ сургалтанд сурах уу ч юм уу тийм бодлоо. Гэтэ би яг үнэхээр би өөрөө баг наснаас ахвал амар сургалтанд явж надад ерөөсө буруусан байдгүй учраас зарим хүмүүс болохоор хүүхдээр нь байлга гэдэг. Гэхдээ яг өсөж хөгжиж байгаа энэ хүү наснд ирнэ сургаж сурахал манай хүүхд нэгдүгээр амар хурдан сурна. Хоёрдугаарт өөрт нь ирээдүйд нь хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэгээд тиймэрхүү хүүхдэд хэрэгтэй зүйлүүдийг одоо илчлэн хайдаг болчихсон байна. Сая хүртэл хэрэгэлдэг гэсэн падин хүртэл сольсон. Тэгээд одоо өөрийгөө харахад би жоохон ээж болох шинжтэй болж байгаа юм биш үү гэж батсан. Тэгээ хоёрт гэвэл нэгт нь би өөр нээж болж байгаа юм лээ. Хоёрт нь би ажилчин болж байгаа. 2 жил онгороод одоо ингээд 3 дахь жил рүүгээ тийм 3 дахь жил рүүгээ орж байгаа юм шүү дээ. Тэгээд одоо яг ажил сурж байна. Одоо л ажил сурж байна. Тэгээд миний ажил надад үнэхээр гайхалтай сайхан санагдав. Нэр шүү. Би ажилд амар дуртай. Би хамт олонд амар дуртай. Тэгээд намайг том болгож өгч байгаа. Би яг одоо том болж байгаа юм шиг санагдаж байгаа. Би 25 таа ч гэсэн би ч айл ирэх охин шүү дээ. Тэгээ намайг одоо том болгож өгч байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээ би энэ ажилдаа ямар азар орсон бэ гэж айгүйх боддог. Тэгээд ядарч байгаа нүртэл яг үндэ надад амар гоё идэг. Би ажлаас ал ядраад байгаа нүртэл гоё идэг. Тэгээ би хамт олонд амар дуртай. Бүгдээрээ нэг тийм боловсралтай, ухаалаг, тэгээ тийм халамжтай хүмүүс байдаг. Тэгээ дээрэс намайг маш хариуцлагатай болгож байгаа. Ер нь хаанч юм суралцаж явдаг байх гэж би бодсон. Тэгээ 3-т нь би өөртөө дэндүү хайртай болсон.
Би ч амар хөөрхөн хүүхэн байлээ. Гэтэ тэгэж боддог л чи нэг тийм би ч нэрээ дайжгүй юм аа. Би ч гоё юм аа гэж аяга боддог болсон. Тэгээ энэ 24 онд ингээ яг бодохоор яг энэ гурван зүйлээ аахгүй юу? Ээж болж гин, ажилтан болж гин. Тэгээд өөрийгөө хайрлаж гин. Би яг өөрийгөө амар хайрлаж эхэлж байгаа. Тэгээд би энэ 25 онд илүү юм сурах ах. Би угаасаа 24 онд нэг тийм амар сүртэй зорилго мөргөөл тавиагүй. Тэгээд одоо энэ 24 онд сурсан зүйл маань илүү одоо нэмэгдэх байх гэж би бодож байгаа. Тэгээд би одоо нэг тийм өөрийгөө хөшин биш гэж боддог л доо. Өөртөө би жаахан махад 25 таа ахч нарыг амар том ахч нар амар хөшин гэж боддог байсан шүү дээ. Тэгээ 25 хүрсэн гэхдээ яг хөшин л дөө. Хүүхдүүд юу? Гэтэ ингээд ахч нарын хувьд бол би аль цэл залуухан юм хийх бүтээх насн дээр өнөөрөө хийх юм бүтээх насн дээр гэснээр би бас нөгөө иргэний өмдлөөс солиулаа. Тэгээд хараа энэ би ингээд 45 нас хүртлээр одоо энэ иргэний өмлөгтэй явна. Би ч тэгээ иргэний өмлөгтөр амар лак гэх юм уу? Энд дажгүй гарчдаг. Гэтэ би энэ зургийг хараад яг 2 өдрөө ямарсан заяа. Би яг 1 сарын 2-3-нд ямарсан. Би ингээ 16 насныхаа иргэний өмлөгийн зурагтай өөрөө нэмэлтний зургийг харьцуулж хараад. Тэгээ би хөгшөрсөн байлээ. Нэрээ 9 жилд бол яг хөгшөрсөн байхгүй. Гэтэ би уус 9 жил хугацаанд амар хэм хэмээс хүүхдтэй ингээд сураад бураад ингээ магистрантд төгсөж мөсөөд амар хэм хийсэн. Тэгээд яг өнөөдөр жоохон бодоод хөлөөн зөвшөөрч эхлэхээр шийдлээ. Тэгээд энэ жил бол яг өөрийнхөө дотор хүнтэй яг үзэлцдэг юм уу гэж бодсон. Тэр нь ямар нөхөр вэ гэдэгтээ үзэлцээ гэж би энэ 25 онд бол тавилаа. Би тэгээд энэ 25 онд өөртөө бодлоо ярихгүй л гэж бодож байна. Өөр нь тэгэл өөртөө л үнэн байх хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг 24 оноос зааж сургасан. Тэгээ ер нь бол sorry 24 онд надад амар токсик хүмүүс амар хорж ирсэн. Амар байсныг мэдсэн ч гэх юм уу. Тэгэхээр бүр ингээд яг хүн амьтантай ингээд яг friendship одоо тийм найзын харилцаанд ороход бол жоохон хэцүү байгаа. Яг үнэ хэлэхэд. Тэгээ дэйтүүд амар хийсэн. Гэтэ яг ингээд яг өөрийгөө хайрлаж аваад эхэлсэн чинь бүр яг намайг хайрладаг хүмүүс гарч ирсэн. Гэтэ би дахиад өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн байхгүй юу? Тэгээд тиймүүд бол хийсэн. Хийгээгүй гэж би бол хэлэхгүй. Тэгээд энэ тиймэрхүүнүүд болсон. Тэгээд би 25 онд зүгээр ганцхан зорилго байгаа нь би зүгээр л өөртөө өмнө чая. Тэгээд сайн хийж бай. Тэгээд л 2 зорилго тавина. Тийм. Тэрнээсээ ястаа нэг ингэн гэсэн юм байхгүй надаа. Зүгээр л өөртөө өмнө байна. Ээж байна. Тэгээд хитрхээ simple easy юм шиг сонсогдож байгаа ч гэсэн яг цагаад болохоор эдгээр ч амар хэцүү шүү дээ. Зүгээр надад амар хэцүү байд юм аа. Нэг зүйл яаж хүмүүс 6 цагт босоод идэм бэ? Би бүр үнэхээр тийм эрцэрдэг хүн биш юм байлээ. Би бэси. Гэтэ ээж л байсан юм билээ л дээ одоо бодохоор. Тэгээд яг ингээд хүүтэйгээ хойлохнаа ингээд тэ өглөө босно гэдэг бол үнэхээр хэцүү байна. Тэгтээ зүгээр өөртөө шийтгэл болоо 25 онд өглөөс босч сурнаа. Тэгээд яг уу битлэгээ гэтээ намайг хүнддэггүй л дээ. Би зүгээр дараа жил өөрийгөө тэнэг байгаа харъя л гэж бодож байгаа. Уус жил болгон л өмнөх би тэнэг гэдэг штеп. Тэгээд мэдээж өөрийгөө арилаад дүрт өгнөж байгаа хүн мэдээж амар хөрхөн болох байх гэж би бүр амар итгэж байгаа. Тэгээ бүр ер нь бол одлоо царлага уусаа сайн чанга барьдаг. Би уусаа нэгтлэн гэд бүрээд идэггүй юм биш гэдэггүй яг үндэ бид нар бүгд цаана буцсан мэт байхгүй. Ийм үгүй ингэ. Тэгээд тийм байгаа. Тэгвэл наа. Тэгээд хичээнэ 25 онд би хичээ.
Тэгээ амартай сартаа ядсныг бичлэг оруулж байна. Яа, сарын эцтэй 1 сар тухаарсан юм. Сэтэ 1 сарын 4-нд би амар буруу юм ярьчих. Тэгжиж магадгүй шүү дээ. Тэгэхээр юу бодож байгаа тэгээд зүрд бичсэн аа. Би яа ингээ удаамшлаа гэдэг байгаа шүү зүгээр YouTube 10 минутын бичлэл тавих хэрэгтэй байгаа. Тэгээд явж байгаа. Тэгээ яах вэ? Би нэр Таиланд шүү дээ. Тэр гоёсоо. Бичлэг нэгээд тэ тамиргүй. За бай. Хайртай шүү. Би өөртөө хайртай. Би дэндүү өөртөө хайртай. Өөрийгөө хайрлаж яж бусдыг хайрлах юм байна гэдгийг ойлгосон 24 онд ойлгуулж өгсөн 24 онтой баярлаа. Одоо олон мэлүүр хайрлаж бусдад аягүй сайхан зүйлийг түгээж хичээж амьдрнаа. 25 онд. Хүнд өгч сурах шиг сайхан юм байдаг юм байна гэдгийг бас 24 одоо ойлгосон. Тэгэхээр 25 онд бүр илүү хичээж ажиллана. Илүү хүмүүсийг баярлуулна. Энд ч түүх болохгүйгээр оршин тогтно. Хүнд түүх болохгүй амьдрах шиг тийм одоо юу аварштай зүйл байхгүй гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл хүн бараг үзэхгүй л гэхдээ энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Хичээж амьдрнаа айлхна.